бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ заниулагчаар ган болтын ангараг нар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Одоо манай сонсогчдын гэсэн хүссэн хүлээдэг өдөр бол үндэсний урлагийн өдөр болоод байгаа шүү дээ. Тэглгүй яах вэ? Үндэсний урлагийн өдрөөр өнөөдөр хэнийг танилцуулах бол ямар дуу, ямар түүх, ямар одоо сонин хачин үйл явдлыг ярих бол гэж хүлээдэг болсон. За тэгээ өнөөдрийн үндэсний урлагийн өдөр та бүхэнд бас л таалагдана гэдэгт бол бааргүй 100% итгэлтэй байна ээ. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар ашигтай бактери, эслэг 10 мг цайр агуулсан Audobiotics Probiotic. За мөн Ride Smart QQ Go дайгдах амархан боллоо. QGo хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр үндэсний урлагийн булангаараа бид бүхэн яалтчгүй өнөөдөр хүүхэд насандаа эргэж очноо. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа 700 гаруй уран бүтээл тойруулсан Монгол улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Лувсан цэрэнгийн гал мантахын бүтээлүүдийг хамтдаа сонсож, хамтдаа дуулж, хамтдаа одоо ярилцах нэ. Дурсамжаа хөглөх нэ. Оо яг үнэ. За ингээд яалтчгүй өнөөдөр бүгдээрээ бага насандаа эргэж очих учраас би л авдаг энэ хүний 700 гаруй уран бүтээлээс нь бол 70-ыг нь бол батаараа цээж ирээ мэдэн шүү. Тийм баг. Тийм, ерөөсөө яг бидний хүүхэд нас яг энэ хүний уран бүтээлээр амьсгалж исэн цэвэр. Яг нэг юм нэг гал мандах гэдэг хүн ингээд хүүхдийн дуу болон хүүхдийн дуутай холбоотой юм ертөнцийг ингээд тэргүүлээ явсан үе байхгүй юу? Тэр чинь нэг. За ингээд хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэргэндээ бүгдээрээ хамтдаа сууцгаая. Тэ би суудсан. Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрвэ байдаг бол хүмүүхэн сондагээ хаяа би боддог юм. Им сахан Багнасави хайрлажана дахиад олдох би багнас гэж дандаа хүмүүс яриадаг юм. Эргээд хүүхэд бодосоогэй эмээ хүртэл хэлдэг юм. Им сахан Багнасави хайрлажана За энэ дуутай холбоотой надад ч гэсэн түүхээ. За. Ер нь бол би ч нэг олон жил хүүхдийн байгууллагт явцсан. Тэгэл юм л бол хүүхэд наснд өргөж өгдөг гал тэр байдаг бол тэгэл явна шүү дээ. За 1987 онд намайг 1-р ангид байхад Дархотын 10 жилийн эсвэр дүн сургууль найрамдал гэдэг хүүхдийн чуулгатай байсан. За тэгээд энэ найрамдал гэдэг чуулга чинь Монголын хүүхдийн ордонд ирж одоо тоглолтоо яжээлаа. За тэгээд яг халах голоор тойрон аялал хийж тоглож байсан. Тэр үедээ 103 аймгаар тийм ээ бүр ингээд сумдуудаар тойрон аялал хийгээ бид нар чинь цагдаагийн машинаар гүв бүрлүүлээд шар нөгөө нэг паз автобус гэж байдаг штэ тий. За тэгээд чуулга гэхээр угаасаа энэ чинь үндэсний хөгжмийн цөөхөл бүжгийн хамтлаг тий найрал дуу ингээд бүрэн бүрэлдэхүүнээр ин чинь ингээд бараг одоо багш бүх хүүхдүүдтэйгээ нийлээд 100-аад хүн 60-аад хүн 60-80-аад хүн явж байгаа байхгүй юу? Таараа баригаад явж байгаа. Оо яг үнэ. За тэгэхэд би 1-р анги заяа. Би 1-р ангийнхаа зуны амралтаар явж байгаа гэсэн. Тэгэнгүүт өнөр жаргал буюу өндгөө гэж дууддаг байсан. Одоо өнөр жаргалгийн 2-р анги охин заяа. За тэгээд нөгөө манай Дархны театрын Цэрэмпүү гэдэг нэг мундаг жүжигчин байлаа. Тэдний хүүхдүүд нь маш олон хүүхдтэй бүгдээрээ урлагийн хүмүүс болсон байдаг. Тэдний хамгийн бага хүн Чин Хүсэл гэдэг. Тэднийхэн ингээд ах トゥ гээрээ заяа. Чанга оргил гэдэг ах нь аргон тоглодог, цогоо гэдэг ах нь одоо цахилгаан гитар тоглодог, хүслээ өөрөө бөмбөрчин заяа. За ингээд бүр ийм цахилгаан хөгжмийн хамтлагтай. Тэгээ бид нар ингээд тоглолт хийгээд дуусангууд концертоо тоглоод тасалбараа таслаад концертоо тоглоод дуусангууд ардаас нь бүжиг явах нь штэ шууд нөгөө цахилгаан хөгжмийн хамтлагтай тий. Нийтийн бүжиг? Оо яг үнэн. Тэгэл модерн ток монхон яваал ингээд бас манга зангаа татна штэ. Тэгэнгүүт ингээд бид нар чинь бүр ингээд хилийн заставуудаар яваад тойрч морч яваад үнэхээр ийм сонирхолтой гоё аялал бүтэн зуны турш болж исэн. Таараа урлаг юм байна. Тийм, тэгэнгүүт яадаг байсан бэ гэхээр хүслийг дундаа зогсоод хүслийг 3-р анги заяа Чин Хүсэл. Тэгээд Чин Хүслийн нөгөө нэг кинон тоглосон дүр нь ийм дүр эдэж нөгөө Нанди Эрдний үсээ ахуулдаг хүү вэ штэ.
санаж байна уу? Нанд эрдэнэ За. гэж үсний найран дээр очиод Аа, төрсөдрийн тийм дуу шүү дээ, дуулаад тийм, байдаг штэ тийм, Бат тийм, үлцээ. аа, тийм. Яг тэр найрны чи үсээ ахуулж байгаа хүү чин хүсэл аав нь яг жингнээсээ цэрэмпүүга төрсөн аав нь аахгүй юу? Аа, За тэгээд нэг за, аав за, хоёр за. хамт кинонд дүрээ мөхөлсөн байдаг. Тэгээ хүслийг дундаа зогсоогоод өндгөө хоёр хоёр талд нь зогсож жагаад тийм бицтэй гингүү тийм шүү дээ гэдэг төслөө дуулдаг. Яг энэ дууг ингээд Сайхан гоо тийм сайхан гэдэг. Аа тийм. Ингээд дуулдаг байлаа. Тэгээд үнэхээр гоё дурсамж сэргэж байна. Тэгээд үнэхээр гоё байна. За тэгээд өнөөдөр бидний хүүхэд настай салшгүй холбоотой. Тэгээд одоо ч дуунууд нь цээжинд бүр ингээд бүтнээрээ иршиглэж байдаг. Гавьяатагч, хөгжмийн зохиолч, нүр их уран бүтээлийн эзэн Лувсан цэрэнгийн гал манд багшийнхаа одоо уран бүтээлүүдээс эргэн сонсоод багшийнхаа амьдрал түүх бүтээж үлдээсэн дуунуудыг хамтдаа дуулцгаагаад ингээд сонсгоод сууж байгаадаа маш их баяртай байна. Бүр яалтчгүй ингээд хүүхэд насны маань бүх дурсамжууд хөвөрж гин. За би айгүй гоё одоо яг ийм гоё үүх түүхээр ингэж уншиж ярьж өгнө. Уншиж явна өнөөдөр ярьж өгөө. 1960-аад он Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын дунд сургууль цэл залуухан хөгжмийн багш 10-аад настай Бяцхан Шавийн хамт урлын өслөг давтна. Шавин Баян хуур хөгжмийн аяллахууд хизээ язааны дог уран сайхан шиг цолгиун шингэн дуугаар хөвлүүхэн эвлэгхэн гэгч дуулах нь өхөөрдмөр. Ногоон хөвөндөө дээлтэй тэрл жаахан хүү хожмоо Монголын хүүхдийн дууны урлагийн хойморт суудалтай хосгүй авьяастан гэдгийг дуу хөгжмийн багш нь мэдэрч байсан баг. Тиймдээч хөвлүүхэн тоодгор борхууг онцолж тотомчлон хөгжмийн цагаан толгой зааж өөрийн зохиосон хүүхдийн дуунуудаа түүгээр дуулуулж байсан хэрэг. Улмаар зохиосон дуунуудаа Монголын радиод бичүүлэх болоход өнөө ногоон дээлтгүүгээр аккордеон Баян хуур хөгжим тоглуулж. Ийхүү багшаав хоёрын уран бүтээлийн гэгэн зам Өмнө Дэлгэрийн сургуулийн дан цагаан байшингаас эхэлж өргөн дэлгэр Монгол орон даяар их шиглэн дуурсжээ. Урлагийн алтан шаргал харгуун эхэнд дуу хөгжмөөр уулзсан учирсан багшаав хоёр бол Тучтай хамт явах юмсан. За мөн их орон танаа зүлэг байвал услаарай. Хүүгийн бодол зэрэг олон сайхан дууны эзэн нэр түгжмийн зохиолч бэ цогоо Монгол Улсын гавьяатагч нэр түгжмийн зохиолч гал мандах нар байлаа. За хөгжмийн зохиолч Баян мөнхийн цогоо хэмээх авьяас бэлэгт хүмүүн хүний орчлонд богинохоо насалсан ч гэлээ мөнхийн бүтээлүүдэд туйран үлдээж бас хөө уран бүтээлийг нь залгамжлах нэгэн гайхамшигт авьяасныг урлагийн замд ийхүү хөтлөн оруулж ирсэн гавьяатан байлаа гэж. За хамтран ажиллашаа танилцуулаад үргэлжлүүлээ. Түүхээ үргэлжлүүлээ. За Улаанбаатар хотод 16 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adbiotics Proprietary хамтран ажиллаж байгаа. Энэ нөгөө нэг тараг бүрдэг мөн үү? Тийш. Тараг бүрээд идэг. За ийм байна. За. Урамсан үйлчлэгээтэй хүүхдийн ашигтай бактери болох энэ Adbiotics бүтээгдэхүүн бол өөрөө амьд ашигтай бактериас гадна эслэг За 10 мг цайрыг нэг дор агуулсан цор ганц нийлмэл арилгатай юм хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүн гинэ. За. Бүх насны хүүхдийн дархлаа хоол боловсруулах үйл ажиллагааг зохицоор нь дэмждэг цайр 10 мг гэж онцолж байгаа нь хамгийн өндөр агуулмж өгöd гүйлгэлт суулгалтын үед хэрэглэхэд хүүхдийн нас, жинд тохиромжтой учраас хүүхдийн эмч нарын зөвлөдөг номер 1 сонголт болдог юм байна. Би нөгөө нэг солонгоо хааштай штэ. За тий. Солонгоо хааштай ингээд та нар ингээд тараг бүрдэг ашигтай бактери сонсноо гэдээ тараг бүрээд исэн бохгүй юу? Тэр мөн байна. За, энэгээр тараг бүрддэг. Одоо бид нар тарганы хөрөнгө гээд ер нь бол одоо ашигтай бактери чинь сүү цагаан эдэг тэр тусмаа ингээд тарганд байдаг штэ. Тэгээ бид нар сүү цагаан эдэг тэр болгон идэж чадахгүй байгаа учраас ашигтай бактери ингээд нэмэлтээр уугаад байгаа штэ. Тэгвэл энэ ашигтай бактериар тараг бүрдэг. Энд чинь тарганы хөрөнгө болчихж байгаа. Тэгэхээр бактери нь амьд байна л гэсэн үг штэ. Ерөөсөө тэгтгэл юм байл л дээ. Та нар ашигтай бактери гэдэг байгаа эднэрийгтэй ингээд шалгаж үзье. Шалгаж үзэх маш амархан штэ. Сүүн дээр хийгээд тараг болгоод бүрээд үз. Яг үнэ. Бактери амьд байгаа бол тараг болно, амьд биш бол тэр сүүгийж гашлах. Яг үнэ. За тэгэхээр хэрвээ та амьд ашигтай бактери байгаас тийм мэдхийг хүсвэл ингээл энэ Adbiotics таргаар ашигтай бактериар тараг бүрж болдог аа шүү. Энэ нь амьд гэдгийг л батлаад байгаа гэсэн үг тийм. За дээр нь сахар агуулаагүй. За глютен болон лактоз агуулаагүй. За глютен гэдэг бол бид нар нөгөө нэг гурилнаас харшилтай гэж яриад байдаг. Глютенээс харшилтай гэдэг. Лактоз гэдэг нь болохоор нөгөө сүүний зарим нэгдлүүдээс харшилтай байхыг хэлээд байдаг. За дээр нь би ерөөсөө энэ
хүүхдийн ийм ашигтай бактери дээр ер нь харж байгаагүй. Тэгсэн чинь энэ халаал тэмдэглэгээтэй юм байна. Халаал тэмдэглэгээтэй Монголд зарагдаж байгаа цөөхөн бүтээгдэхүүний нэг нь буюу энэ ямар нэгэн байдлаар нөгөө тээвэрлэлтийн горимд алдаа гаргаагүй гэсэн ийм нэг юм байна. Хэрв тээвэрлэлтийн горимд алдаа гарах юм бол энэ чинь ашигтай бактери нь үхэн штэ бас. Яг байна. За анхааруулга хуурайгаар нь хэрглэж болохгүй. За хүүхдийнхээ уух дуртай бүх төрлийн шингэн зүйлс уусгаа хэрэглэх боломжтой. Сүү дарганд нь холиод өгчих, усанд холиод өгчих ерөөсөө өөр хориглох заалт байх. Ундаа сүү таараг юунд ч яаж өөр юунд холиод өгөөд бид нар дуулгаад байлаа. Бүх юм тольж болох юм байл шүү. Яг байна. За ачаад фарм хүүхдийн эм ханганх одоо бүх хэмийн сангуудаар аль бие усны эрхтэйгээр оруулж ирэн худалдаалагддаг байгаа. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль бие усныхын эмч төлөөлөгч нараас 91 92 96 98 гэдэг утаснаас аваарай. 91 92 96 98. За тэгээд Adio Biotics Cig Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ашигтай бактери, эслэг 10 мг цайр агуулсан Adio Biotics Bioprobiotic хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үндэсний урлагийн болонгаараа өнөөдөр Галманд багшийнхаа хүчмийн уран бүтээлүүдээс танилцуулж байна. За түүхээ өргөжлүүлье. 1975 он Улаанбаатар хотын багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөөж нийслэлийн 52 дугаар дунд сургууль дуу хөгжмийн болон зөвлөх багшаар тасралтгүй 30 жил ажиллахдаа тэрбээр бага насаа хайрлаж авна 16 нас өрөөнд тагтаа орж ирлээ. Бөөм баяра бөөм баяра хөө. За могжоохон дагтаа жогжоохон хөө үерхэл чамаагаа нандагнан сурагчийн жилүүд 100 өрөөл дэлхий дүүрэн бага нас зэрэг хүүхдэд зориулсан 500 гаруй дууны аялахыг тойрвчээ. За мөн гэртээ ирлээ, насны хайр, аав ээжил хоёр минь алтан нар, цэцгэн төрсөн ирвэхээ, гангар цагаан сутаа зэрэг 200 гаруй нийтийн дууны аялал болон хойт их, ариусал, нандин судар, нарга зэрэг хүүхдийн киноны хөгжмийг зохиосон байна. Цомцоож бомбисэн гэртэн ирлээ. Оо яг байна. Тэр аавч маш нэг хайртай гэхэд хайчаар тоглоулаагүй аав ээж хоёр мэн тийм. За Галманд багш мөнгөн онхны дуу 3 болон Монголын хүүхдийн шилдэг дууны 5 цуврал номыг эмхтгэж за өөрийн бичсэн дууны Айдуутай 16-аас дуу хөгжмөөр нэмэх нь би чи тэнцүү амьдрал, бяцхан найз чамдаа, дэлхийн сайхан цэцэрлэг, хэрвээ би шидтэн бол зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн байдаг. За ингээд бага насаа хайрлаж аваа дууны түүхийн хувьд бол 1986 оны 3 дугаар сар ажилчны ярианы 52 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Галманд их л яар сандарсан эсвэл догдолж хөөрсөн байдалтай сургуулийн жижүүрийн утсаар холын дуудлага хийжээ. Шугам муу байсан уу? Нилээ чанга ирж байж л те. Түмээ, найз сургуулийнхаа жижүүр дээрээс ярьж байна. Нөгөө дуу чинь болчихсон шүү. Өө тийм үү, яасан урдаа ичээвэ. За би чамд сонсох юм. Энэ яриа 30 гаруй жилийн тэртээ болжээ. Тэгээд үе үеийн хүүхдүүд дуулж өссөн бага насаа хайрлаж явах хэмээх сайхан дуу ингэр төрсөн түүхтэй. Соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Загдын Түмэн жаргал энэ дууны шүлгийг бичээд дотны анд гавьяа тогш Галмандхад өгч тухайн үед хинхэн нь гавьяа тэмээх алдар хүртээгүү залуухан өрөн бүтээлч байсан хэрэг. Гэхдээ гар нийлж хэд хэдэн дуугаа олонний хүртэл болгоод амтсан эдэл төөрөж бүтээхийн онгод гисэн залуус байж. За тэгээ бага насаа хайрлаж явах шүлгийг Галманд хогшод үлдээгээд Түмэн жаргал найрагч хөдөө ажиллаар явцсан юм байна л да. Гэсэн чинь 2-3 хоногийн дараа л ерөөсө хөгжмийн зохиолч аялгауг нь төрүүлсэн гээд ингээ хөдөө яваа найздаа шинэ уран бүтээлээ уцаар сонсгосон л энэ юм байна. Ерөөсө ямар их хөөрж иж вэ те. Харин тий. Тэгээд одоо Загдын Түмэн жаргалгаа ийм дурсамж яриад юм байна. Галаа маань 52 дугаар сургуулийн жижүүр дээрээс ярьж байна гэд дуугаа сөнгөдөө хоолуугаар дуулаад тийм сайхан, ийм сайхан бага насаа хайрлаж явнаа гэдэл холбооныхон бактери лав галзуу хүмүүс гэж бодсон байхаа гэдэг. Тэгээ Түмэн жаргал найрагч хожимд дурсан байдаг. За ингэж л бидний зүрх сэтгэл хүүхэд байхаас минь нэгшгэлж байгаа хүүхэд багчуудын сүлд дуу маань мэндэлж ээжээ. За би одоо бас сонсогчдоо яг үерхэл чамаагаа нандагнан дууны түүхийг ярьж өгч जैन. Тэгээд энэ дууга бас нэг хэсгийн сонсогч. Цандаас 2 дуу байгаа учраас. Багнасаа Бирвич харахан нисэгвич дэгдэхэ байхасан учирсан бибигч арахан задрагвич цэцгэн байхасан да
Энэ тоон дээр бас надад төөх байгаа. За. За ингээд 3 дугаар ангидаа ороод манайх нөгөө нэг найрамдал чуулгач нь аав ингээд нөгөө захирлынхаа ажлыг өгөөд аавыг байх үедээс найрамдал чуулга байхгүй юу. Тэгээд найрамдал чуулга маань тэгээд нөгөө нэг том болсон ах эгч нар маань төгсөөд явцсан. Тэгээд ерөнхийдөө найрамдал чуулга задраад ирээдүй гэдэг хамтлагтай боллоо. За тэгээд тэр үед 9 дугаар сургуулийн маань дуу хөгжмийн багш Лавга гээд багш байлаа. За тэгээд Хандаа гээд багш маань юм мандрин мандалин тэгээд гурвалжны баллайт гэдэг. За ийм хөгжмийн хамтлагтай ингээд ирээдүйгээд бас тэнд урчиг гитар тоглодог нэг цогоо гэд байна гэдэг гэсэн. За ингээд би чинь тэнд хөтлөгч хийдэг, бас дуурчин хийдэг. Тэнгүүдээ бид нар чинь нөгөө нэг жил болгон болдог яргуу одоо хүүхдийн хаврын тийм наадамд оролцдог байсан. Хүүхдийн урлагийн наадам яргуу. Тэгээд манай ангийн охин Минд Баяр гээд охин ээж нь Жимсээ гээд айгүй мундаг хөгжмийн багштай тэдний дөрөв хүүхдэн дөрүүлээс урлагаар явсан. Тэнгүүдээ ЭБ гэж дуудаг гэсэн. Миндээ болохоор манай ангид 4-р анги хүртэл хамт байжгаад хүчин бүжиг рүү Ёчин ангид яваад гсэн баггүй юу. Тэгээ одоо нөхөр нөгөө морин урчин ангид төгсөн хоёулаа Германд маш олон жил амьдарч байгаа. Тэнгүүд Миндээ бит хоёр энэ үрхэл чамааг нандгны экста нөгөө нэг хоёр талдаа нөгөө дэрүүрийг бүгэмсчаад бас ингээд нөгөө хөлөө хөлгөө толгоо хөлөө өөдөөс хараад дуулдаг штэ тий. Ингээд дуулдаг байсан. Тийм ээ үнэ. Надад бол энэ яг гэхээр энэ чинь анх насан дах дуулсан. Насан дах дуулаад тэгээд энэ чинь эхнээсээ юм гоё нөгөө нэг цоглог аятай байсан. Тэгээд бид нар яг нөгөө эд бүжгийн нууланд явж байгаа үед бид нар болохоор нөгөө нэг юуны 18 настар бүжгэлдэг. Нөгөө дээр үеийн хол газрын айлч гэдэг. За байрагийн дууснаар бүжгэлдэг нэг юм үерхэлтэй ахлах ангийн хүүхдүүд учраас бүжгэлдэг. Бидний доотлол дахиад нэг жижиг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэднэрт энэ дуун дээр бүжгэлдэглээд өгсөн нэг юм охин хүү хоёр ингээд голдоо юм хөөрхөн хүүхэлтэй тэрж гарч ирж хагаад ингэж бүжгэлдэг бүжгүүлсэн. Бид нар тухайн үедээ бол яг энэ бүжгнүүд бүгдээрээ л одоо радио телевизэд бичигдчихсэн энэ алтан санд нь байдаг ч юм уу мэдэхгүй л байгаа. За тэгэхээр 1987 онд хөгжмийн зохиолч гал мандах Үерхэл чамаагаа нандагнан дууг Соёл Эрдэнэ хамтлагт санал болгож байжээ. За тухайд Соёл Эрдэнэ хамтлаг Муурын байшин буюу одоогийн соёлын төвөргөндөө бэлтгэлтэй идэг байсан. За тэгээ хөгжмийн зохиолчийн саналыг хамтлагийнхан дэмжиж за насан тогтохоор дуулуулахар болсон. За уг дууны бэлтгэл их амархан бүтээ. За шууд бэлтгэлдээ орсон гэдэг юм байна. Тэгээ хамтлагийн даралт хөгжимчин Батуулд аяыг нь амархан тоглож байсныг гавьяат дуучин бас насаа агч маань хуучилсан байдаг. За ингээд дууг Монголын радиогийн Алтан фондод бичүүлснээр ард түмний сэтгэл тоногсон бүтээл болсон. За энэ сайхан дууны үгийг мандахсан гэдэг хүн биччихээжээ. За тэгээд гавьж жүжигч насан тогтохгүй бас ийм дурсамж ярьсан байт юм байна. За энэ дуу үнэхээр гайхалтай дуу. Нөх юм амархан сонсогчдын одоо сонорт хүрсэн ч хүн бүрийн зүрх сэтгэлд ингээ хүрч чадсан. За өнөөч энэ дууг дуулсаар л байна. За дууны үг аялгау үнэхээр сайхан таарсан. За би дуулахаас илүүтэй манай хөгжимчд бидний ард байдаг одоо үе үеийн хөгжимчдийн бүтээл байсан юм шүү. За тиймээс би одоо бидэнд тэдэнд маш их талархдаг. Тэгээ уран бүтээлийг цааш амилуулахад хөгжимчдийн оролцоо маш их байсан учраас тэдэндээ үргэлж талархаж байдгаа гэж дурсан байт юм байна. За бас улсын хурлын гишүүн асан ариунгийн ийм бас нэг ийм сонин дурсамж байна. За Галмандахын аав нь Балдан Брайбун хийдийн 6,000 ламын сорон болсон ийм Тусан цэрэн гэж ийм алдартай лам байсан гинэ. За тэр Балдан Брайбун хийдэн 1930-ад онд шатаад хаагдахад нь энэ Лусан цэрэнгаа хийдийн сахиусыг ууланд нууж үлдээсэн гинэ. За дэмжээ ажиллагч ярьчаад үргэлжлүүлээ. За энэ айгүй сонирхолтой юм байлаа. За Улаанбаатар хотод 16 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар ондоо дэмжээ ажиллаж байгаа. За ондоо ап дотор бүүм бокс нэгдсэн. Та ондоо апасаа датагаа цэнгэлэх бүрт хүрд эргүүлж iPhone, MacBook, iPod PC чихвч за ухаалаг цаг, Osmo, Mobile TV, speaker болон олон төрлийн эрхийн бичгүүд гэх мэт 666 бэлгээс өөрийн болгох боломжтой. За мөн өдөр бүр ондоо хэрэглэгчдэд нэг удаа хүрд эргүүлэх эрх орж байгаа. Хэрв та апа татаж амжаагүй бол шинэ хэрэглэгч болоод 66 ГБ бэлгэн даваарай. Утас нь 1866 66 1866 66. За ингээд төрлийн дэмжээ ажиллагч ондоо баярлаа. За тэгсэн чинь тэгээд 10 жил одоо шорон цугаад нутагтаа ирсэн хүн гинэ. За 1980-ад онд Балдан Брайбун хийдийн сахиусыг гаргасан хүн бол
лусан цэрэнгүй одоо нөгөө нууцсан шүү дээ уул нь. За энэ сахиусанд нь зориулж хийд босгох гэж гал мандах багш бид хамт явж байсан. За гал мандах маань тийм том хүний үр сад байлаа. Тэгээ гал мандах багш бол цагаасаа өмнө төрсөн бурханлаг, оюунлаг, дэлхийн шинж чанартай ямиг мэдж мэдэрдэг хүн. Надад бурхны шашны талаар ихэм ярьж өгч байсан. Тэр бол бүх зүйлээ хүүхдийн дунд зориулсан хүн юм аа гэж ярьсан байдаг. За тэгээд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат багш, ардын боловсролын болон радио телевизийн тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан, ертөнц дахны инх тайвны холбооны инхийн элчин сайдаар өргөмжлөгдсөн алтан гац одонтой, ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн нөхөр буйны эзэн шагналт, лусан цэрэнгийн гал мандах гэж энэ эгэлгүй хөдөлмөрч, ижилгүй авьяастай хүн хүүхдийн 500, нийтийн 200 дуу бичээд нэмээд Монголын радио телевизэд зориулсан 150 гаруй нэвтрүүлэгт оролцож, сонин хэвлэлд 200 гаруй өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилгыг бичихийн хажуугаар нийслэлийн 52 дугаар дунд сургуульд дуу хөгжмийн болон зөвлөх багшаар дасралтгүй 30 жил ажиллаж, хүүхэд багшуудыг дуун тайртай болгож, хүүхэд насныхын дурсамжийг чимж өгсөн ийм хувир төрх авьяастан байлаа гэд үерхэл чамаа нандгна хэсэг сонсоод ардаас нь анжигаагийнхаа хүүхдүүхийг ярьж өрөх. Одоо бидний л бас яалтчгүй бас дурсамжийн маань өгүүлэх 10 нөгөө нэг өрөөнд тагтаа орж ирлээ даа гэсэн. За. Энэ дог одоо мэдхгүй манай оюухан гэж байхгүй бах уу? Тий. За. За. Хоёул нэг хамтран ажиллагч ярьж нэг мөр ярих хөө голд юм ярихгүй Та гаа. юу 40-д ярьсан дээр хаа арай л ойртчих гээд байгаа юм шүү. Тийм үү? Тийм. Нөө дундаа давтай юм чи. За ингээ. 700 гаруй уран бүтээл төрүүлсэн Монгол Улсын гавьяат тогш хөгжмийн зохиолч Лусан цэргийн гал мандахын бүтээлүүдээс та бүхэнд сая бол өрөөнд тагтаа орж ирлээ гэдэг дууг нь танилцуулсан. Ер нь Монголын бүхэл бүтэн нэг үеийг хүүхдийн дуугаар хүмүүжүүлсэн гавьяатай Монгол Улсын гавьяат тогш Лусан цэргийн гал мандах гэдэг энэ хүн бол 1953 онд Хинтээ аймгийн Өмнөдлгэр сумын нутаг Байц хэмээх газар айлын 11 хүүхдийн уугар нь болон мэндэлсэн юм байна. Мөн ч олон хүүхдтэй айлж. Тийм байна. Ингээд энэ жил гал мандах багшийн маань 72 насны ой тохиож байгаа. Би маш сайн санаж 2 жилийн өмнө бол 70 насны ооллоо гэд зөндөө их арга хэмжээ болоод хүмүүс найрал дууны тэмцээн чөлөө юу ч үлээд хийгдчихсэн их ойрхон санагдаад байна. Гал мандах багшийн дуунууд үг аян энгийн хүүхэд тогтооход хялбар тэгсэн атлаа хизээч мартагддаггүй тийм нэгэн өвдөслөг шүдтэй. Түүний дуунуудад их орон, ээж аав, анд нөхөрлөл, хайр дурлал, өв уламжлал, хэл соёл, 10 жилийн сургууль, амьдралын гараа гэд бүхий л сэдв агуулга байж байгаа. Дуу хөгжмөөрөө дамжуулан тэрбээр Монголын бүхэл бүтэн үеийг хүмүүжүүлсэн юм. Өнөөдөр ч гэсэн гал мандах багшийн дуунуудыг хүүхд залуу багчууд амнаасаа салгалдгүй дуулсаар л байгаа. За би бол паркгүй сайн мэдчихэн. За гал мандах багшаар бол ингээд хэсэг амьсгалж байгаа. За гал мандах багшийн дараагаар яг нэг ингээд хүүхдийн дуунуудыг нэг өргөлжлүүлээд аваад явсан гэж хэлж болох юм бол Батуул Соронзон модын Батуул шүү дээ. Тэгээд энэ хүн бол бас яалч жоохгүй нэг үеийг бол бас хөгөлсөн. Батуул дагш бол шууд цэцэгтэй холбогдно. Шууд цэцэг хамтлагтай холбогдно.
За өрөөний тагтаа орж ирлээ гэдэг дуу бүтсэн түүх нь бол их сонирхолтой. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өгдөөний агаар сэнгэнэн орлоо, шинхэн дууны санаатарлаа. Ширээн дээрээ цаас дэлгэлээ гэж эхэлдэг хүүхдийн алдартай дууг. Хүүхдийн зохиолч Яруу найрагч Таштандахгүй. За Таштандахгүй шүлгээр бол өчнөө дуу бүтсэн. Мөн агуу галмандах нар хамтран зохион бүтээсэн. За болгоны бүрхэн хаан уугуул Таштандаг хинтийн өмнөд гэрийн уугуул гал мандах нар 30 гаруй жил хамтран ажиллахдаа нийт 13 дуу зохиосон байдаг гинэ. За. Шүлэгч энэ дууг зохиохдоо бодит үйл явдлаас сэтгүүлсэн бөгөөд үнэхээр л нэг өглөө гэртээ өрөөндөө зохиол бичээд сууж идэл цонхоор нь тагтаа орж ирсэн гэдэг. За. Аха. Тэгээ айлын өрөөнд тагтаа орж ирвэл эргээд гарах гэж зүтгэдэг байдаг. Тэр тагтаа орж ирээд зогсохгүй хөрөгчин дээр нь суугаад найрагч тэр даруй тагтааны зургийг нь авч эргэж суугаад л шүлгээ бичсэн. Тэгээд нөгөө шүлгэн дээр нь гардаг штэ. Үзэгнээс өөр зэвсэггүй надаас үргэж айлгүй ирсэн бололтой. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг үнэндээ тэднэр мэдсэн бололтой. Үннээс өөр санаагүй надаас үргэж айлгүй ирсэн бололтой гэл. Одоо бүр ингэ тээжээр мэдэн шүү дээ. За ингээд инх тайвныг ер нь бол дээр үсэл зайл тагтаагаар бэлддэг байсан учраас энэ шүлэг бол явж яг л гоё юм тахна. Инх тайвны гэхдээ хүүхдүүд дуулдаг гоё дуу болоодгсон. Энэ явдлаас хойш айхтар удалгүй түүний шүлгийн төвөр үйлдвэр твлэгдээд одогдол болсон баахан ууц шалаар хөглөрж байхад нь орж гарч явсан ажилчны өрөөний 52 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш залуу таарч ингээд нөгөө нэг номыг ингэж харж агаад нэг шүлгийг аваад өртөлцсөн юм байна. За. Тэгээ Өвөрхангай аймаг явах замдаа хэвлэх үйлдвэрээр дайраад гарсан гал мандах тэр чигтээ явж хөдөө очоод энэ шүлэгт ая бич дуу хийсэн тун удалгүй орон даяар тарж Монголын багчуудын хамгийн дуртай дуунуудын нэг болсон ийм түүхтэй юм байна. За тэгээд одоо би юуг нь одоо Монгол улсын соёлын гавь үзтгэлтэй хөгжим судлаач буян шиг гал мандахын бүтээлүүдийн талаар хэлсэн нэг дурсамжийг нь ихлээд ярьчихъя. Тэгээд би яг дараа нэг бидний бас л нэг хэсэг л одоо бидний бүгднгийнх нь дуулдаг байсан нэг юм нэг баг юм нэг 16 насуу. Тийм, төрийн дуулал шиг болтол явсан дуу шүү дээ энэ. За хойлоо тэгвэл наадгаш яриад хамтран илагч ярингуудаа 16 насаас сонсгоод тэгээд ярий. За, буян шиг гоё гэсэн байгаа. 1960-аад онд Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Чимэд орж байгаа хүүхдийн дууны уран бүтээл хийж эхэлсэн юм аа. Чимэд орж байгаа дараа хүүхдийн дуу тасрахын даваан дээр Галмандах Батболд хоёр гардад авсан шарав зэрэг хөгжмийн зохиолчд хүүхдийн дуу хийсэн. Гэхдээ гол зонхлох бүтээлийг бол Галмандах хийсэн. Галмандах хүүхдийн сэтгэлээр амьдарч байсан хүн хүүхдүүдтэйгээ нөхрөлдөг, хүүхдийн сэтгэлийг ойлгодог учраас бүтээл нь хүүхдүүд маш ойрхон байдаг. Аялгау нь хүүхдэд зохицсон байдаг. Галмандахын дуунууд их сонин. Өөрөө яг хүүхд шиг сэтгэж тэдэнтэйгээ бужигнаж явдаг учраас тэр байх. Гэхдээ багш гэдэг зангаа хизээч гэдэггүй хүүхдүүдээ хүн болгох урлагийн нарийн нандиныг мэдрэх талаас их зүйл зааж байсан. Дэлтэн чихэр дуул гэхэд нүдэн ансан чи харсан чихэр харагддаг шүдээ өвдөхийч мэдэхгүй чихэр идчихсэн байдаг тухай өгүүлсэн. Энэ бол хүүхдийн сэтгүү тоглоомод минь ядраа байлгүйгээд цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртэл дуулдаг дуу энэ хүний бүтээл байдаг. Нүдэн ансан чин чихэр гэдэг тий. Өөрөө дарсан чин чихэр ядаргаатай чихэр байхгүй тэр үнэндээ. Тэгээ харагдаад байдаг идэхээс өрөөр байгаа байхгүй. За хүүхдийг бүр баг наснаас нь урлагаар дамжуулж хөгжүүлж байсан ийм л хүн гэж дурсаж байна. Би гал мандах багштай хит хитэн удаа яг ингээд нүр тулгын уулзч байлаа. 52 дугаар сургуульд манай бас скаутын нэлээд эрчтэй хөгжилтэй сургууль байсан. Тэгээд бид нар очиж олон арга хэмжээ хийдэг байсан. Нэг ийм буржгар үстэй нэг ийм жоохон хагасдуу ингэж нүдэрээ ингэж хардаг. Тэгээд нэг хурдан ярьдаг хүн байсан. Өөрөө ингэж нэг удаан юм шиг мөртлөө нэг тийм хурдандуу ярьдаг тийм хүн байсан. Тэгээд энэ хүмүүстэй бас ингэж нэг цаг үед амьдраад тэгээ ингээд дуу гар хөлийг нь бариад дуу хоолойг нь сонсож явсандаа их баяртай байдаг та. За Улаанбаатар хотод 16 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар. За Ride Smart QQ Go дагд хамархан боллоо. QGo хамтран ажиллаж байна. За энэ яг бид нар ч одоо ингээд юуны нэлээ олон таксины нэлээ олон ийм юутай аппликейшнтэй болчлоо. Гэтэ энэ QGo-ийн онцлог бол би бол энэ нэрнгээсээ яг ингээд нүдэ олсон гэж бодоод байгаа байхгүй юу. Юу гэхээр одоо такси 2000-аас 2500-аар явж байгаа тийм үү?
Мэдгүй. 2000-аар явж байгаа илүү дээ. За нэг тийм авцаа байгаа. За тэгвэл энэ Q-Go-ийн онцлог бол 1 км-ийг 1400-аар явна. За 1400-аар нь яагаад гэх юм бол надад Q-Go байгаа. за Би одоо энэчнээс 21 дугаар ороод явдаг хүн. за Тэнгүүд чи бас 21 дугаар ороод явдаг байж болно шүү дээ. Чи гэхдээ гандангаас явдаг байж болно тий. Тэгээд би гандангаар дамжаад цаашаа явна та. Чи Q-Go дээр тий би гандан дээр байгаа шүү. Анжгаа чи 21 явахдаа намайг аваа яваарэ гэд хэлчихнэ. Анжгаа хөдөлгөтөө чамд дохоо өгнө. Чи яг зам дээр зогсож байгаа дагдаад явчихна. Тэгээд нөгөө хамаагүй хямдхан мөнгө төлнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд яах вэ? Хоёулаа хуваагаад 1400 төлөх юм уу? Өө би машинтайгаа явж байгаа байхгүй. Би чамд хүргэж өгөөд мөнгө олоод байна шүү дээ. Би мөнгө олоод чи мөнгөө хэмнээд байгаа байхгүй. За ойлголоо. Би мөнгө олоод чи мөнгөө би таныг ингээд таксийн цуцсан явж ийн гэж бодоод байгаа байхгүй. Та өөрийнхөө машинаар хаагаа гэдэг байгаа юм уу? Одоо юм байхгүй. Нөө нэг цонхоо онгод хаашаа явдгийг гэдэг чинь байхгүй болж юм. За. Тэг шаардлагагүй. Тэр хаашаа явдгуудад зориулсан л үйлчлэг юм бэ штэ. Чи Q-Go-тэй багт болно. За би одоо ингээд 7 цагт ажил тарангууд энэ одоо дөлгөө нураас 21 дугаар ороод явна шүү. Гандангаар дамжаад явна гингүүт те. Замд байгаа гэрлээ бодвол те. Би ганданд байгаа 7 хагас гэхэд 7:20 гэхэд намайг гандан дээрээс авчгаарай. Тэгэл чи чамд чимнэлттэй надад ч орлоготой. Эн чи бүр дайрдах үйлчлэгээ гэдэг нэртэй юм байна штэ. Одоо нөгөө нэг одоо ашгүй эрүүлийн хөнгүү амар боллоо. Ядаргаатай ингээд нөгөө ажил гэрлүүгөө явахдаа тэгэхээр бас нэг чаавас бензиний мөнгөөл хийчихье гэж боддгийн байлгүй дээ. Тэгээ хамгийн зөвүүн нь ингээд тийчээ явахгүй явчихдаг байхгүй юу? Амьдрах гад үзэл агаад идэр чинь. Одоо тэгэхээр Q-Go дээрээс те би одоо энд байна. Чи одоо би дөлгөө нур дээр байна. Би зайсаа ормоор нэгүүд энэ хойно Баянбүр юу гэдэг 32-ын тойроос ч юм уу те. Тэгээ 32-ын тойроос зайсаа орох гэж байгаа хүн бол би чамайг аваа явчих. Тийм байна. За тэгэхээр одоо хувьтай машинтай хүн бүхэн өглөө оройд ажил тарах цагаар ийм дайгдах үйлчилгээгээ асаагаад зүг нийлж буй зорчигчийг дайгаад нэмэлт орлого олох боломжтой. Нөгөө дайгдж байгаа хүнд нь бол 2000-аар таксинд оргил цагийн ачаалал чинь 3000 голчтой юм биш үү нэрэ. Тэгэнгүүт трийг бүр ингээд 1400 төгрөгөөр те таксид боломжийг олгоод байгаа юм байна штэ. Гой. За ястой гоё юм байна. Ерөөсөө нэг нүдэн олсон аппликейшн болчиход байгаа. Тийм байна. Эхлээд Q-Go гэдэг аппликейшн юун дээрээс татаж аваарай. Нөгөө нэг Play Store болон Q-Go такси гэж хүчээд татаж авах юм байна. Play Store болон ямар юм App Store дээрээс татаж аваарай. Ийм дөрвөлжин улаан дээр ийм цагаанаар Q үсгтэй тийм байр шүү. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 9 гэдэг утсаараа аваарай. 77 9. За тэгээд Q-Go цэгмэн гэдэг Facebook руу нас орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ride Smart Q-Go дагд хамархан боллоо гэд Q-Go хамтран ажиллаж байна. Баярлаа. За баярлаа. За одоо 16 насаас сонсох нь тий. За одоо бүгдээр 16 нас дууг сонсчоод би тэгээд дууныхын түүхийг ярив. За. Анх Ариуна дуулсан. Ариуна бол 52 дугаар сургуулийн сурагч байсан учраас Галмандах багшийн олон дуунуудын ихний дуудаач нь бол Ариуна байсан байдаг. Одоо манай Эрос Ариуна маа. Энэ Ариунагийн дуусан үйлбэр үнэхээр бичлэг нь муу байсан. Тийм учраас уучлал хүсээд энэ Хүрлбаатар гэдэг залуугийн дуулсан шинэ хувилбарыг та бүхэндээ сонсгож байгаа. Манай дархны залуу шүү хүрлээгээд. За тэгээд энд нэг сонин сэтгэл байна заяа. За. Гана Төмөрбаатар ингэнэ 88 онд эмнэлэг гэгэрлийн ордонд одоогийн эрүүл мэндийн яамны дэрэг дууны дугуйланд явдаг байсан Галмандах багшаар дуу залгаж байсан даа гэж. Эмнэлэг гэгэрлийн ордны залж нь одоо голын жимээ шүү дээ. Тийм үү? Йоо ялаа яса. За энэ бас нэг гоё сэтгэл байна. Яг одоо манай лайвын доор мөнх нантан гээд би бараг л сүүлийн шанарынх нэгэ миний хүүхдүүд дэвтрийнхээ авцыг гомсхоор чимэл гэдэг байж үлээ. Төгөлдөр уур тоглоод өөрөө бүжиглээд дууга заадаг. Дуунууд нь одоо болтол мартагддгүй юм. Хүүхэд насны минь гойхон дурсамжуунд нэг сайхан багштаа гэсэн юм. За бид нэр одоо ингээд хэр оргийн дууг ингээд караокед л орж үгийг харж дуулахгүй бол ингээд мартцсан байдаг штэ. Гэтэл яг энэ хүүхэд насндаа сурж исэн энэ Галмандах багшийн дуунууд одоо болтол ингээд цээжин дотор цээжээрээ байгаад байгаа байхгүй юу? Яг
За тэгээд ингээд амьдралын минь алтан босго 16 нас мань хэмээн цангинсан одоогоор дуулж явсан дуучин Ариуна хожимо Галмандах багшийн маань ая надимдын үг 16 настай үг би 1983 онд Монголын радиогийн алтан бондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник технологитой харьцуулах арга байхгүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад дуудах болдог байсан. Галмандах багш бид хэд үүр цайдал ажиллаж дуугаа бичүүлсэндээ гэж дурсан байдаг юм байна. Сурагч Төмрийн Ариуна гэж үсээ 2 салаар сүлдсэн жаахан шар охин уг дууг тун шивлэхэн дуулсан байдаг. Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Ариуна би Галмандах багшийнхаа шав болсондоо баярлаж бахархаж явдаг. Багшаараа үнэхээр бахархдаг. Би Галмандах багшийнхаа хамгийн азтай шав нь багшийн маань дуу юугаараа онцлог вэ гэхээр багш хүүхдийн зүрх сэтгэлийг маш сайн ойлгодог байсан. Дандаа инээж явдаг. Бидний хизээч загнаж байгаагүй хүүхэд бүр тохирсон арга барилаар хичээлээ заадаг. Галмандах багшийн тэр арга зүй маш онцлог. 16 нас дууны шүлгийг хүүхдийн зохиолж Самбуугийн надмадгай үнэхээр сайхан бичсэн. Тэр шүлэгт Галмандах багш маань гайхамшигтай аялгау зохиосон иргэний паспорт авч эх орныхоо дуудлагаар эдгэлтийн эзэн болох ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх гэж буй тэр хүүхдүүдийн зүрх сэтгэл гигэн догтлол энэ дунд тэр чигээрээ бий гэж багшийнхаа тухайд урссан байдаг. 16 нас аваад паспорт авдаг байлаа. Одоо иргэний өнөөлөх 16 настай гэж байгаа тийм ээ. За иргэний өнөөлөх авахтай адилхан.